За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр ингээд хичээлээ эхлэе. За хичээлийнхаа эхэн дээр бүгдөө хамтдаа итгэлээ уншнаа. Номын 63 дугаар хуудсанд байгаа. Хамтдаа сайхан уншаарай. Бурхан ном хургын жуулган боди гүрдэл бибэр эдэгмо миний өглөгдөргүдэн үлзэм боянар магаадамны дозо Гэгэрэг балдуга бурхан ном хургын жуулган боди гүрдэл бибэр эдэгмо миний өглөгдөргүдэн үлзэм боянар Магаадамны дозод гэгэрэг балдуга бурхан ном хургын жуулган боди гүрдэл бибэр эдэгмо миний өглөгдөргүдэн Улзам боянар магаадамны дозод гэгэрэг балдуга хамагамтан амгалан хийгээд амгалангийн жалгаалуга дөгөлдөрөө балдуга Хамагамдан зовлан хийгээ зовлангийн шалдгаана сагзага малдуга хамагамдан зовлон үгүй амгалан луга үлэ хагзага малдуга хамагамдан халлар урлада жага зангэдэг Маржага балдуга хамагамдан амгалан хийгээ амгалангийн шалдгаалуга дөгөлдөрөө балдуга хамагамдан зовлон хийгээ Зовлангийн жалгаана сагзага балдуга хамагамтан зовлон үгүй амгалан луга улы хагзага балдуга хамагамтан халлар Орлагда жага зангэдэг жаржага балдуга хамагамтан амгалан хийгээд амгалангийн жалгаалуга Төгөлдөрөө балдуга хамагамтан зовлон хийгээ зовлангийн шалдгаана сагзага балдуга хамагамтан зовлон үгүй амгалан луга улы хагзага балдуга хамагамтан халлар урлада жага зангэ Дэгэ жаржага балдуга газар дэлхийг хүзээр зүрсэн зэзэгзэр зэгдэн сомбор ол дөрвөн тэвэг нара сарар Чемэсо мэлэгд барханы гаран зэрэн өргснөр хазара харин гарны хамагамтан элэг балдуга ома сарванда тагада ядам гуру арнамандал хамнеряндая ми сонжадан билүү За, хичээлээ эхлэе да. За, 48 дугаар хуудас. 48 дугаар хуудас. За, 3 гинэ. 3. За, төгсгөлд нь хэрхэн үлдэх ёс. За, ер нь 3 гэдэг маань ингээ ерөнхий бүлгээр нь хэлж байгаа ш. Одоо ерөнхий бүр номын удирдгал хэсэг тэгээ номын гол өрнөл хэсэг байгаа ш. Тэгээ сүүлийнх нь бол 3 буюу одоо төгсгөл рүү ингээ орж. За тэгээд энэ дээр бас нэг номынхаа талаар нэг эрэг зүйлээд эхлээд эхнээс нь жоохон ерөнхий агуулгыг нэг бас харах хэрэгтэй. Та бүхэн гарчгаан гаргада 4 дугаар хуудсанд байна. За гарчгнаас ингээ харахаар одоо бид нэр бол энэ дэлхийн энэ 4 гээд яг үндсэн 4 бүлэгтэй удирдгал хэсэгтэй эднэрийг бол бүгдийг үзчихсэн. Одоо сүүлийнх нь ингээ хэсэг рүү орж байгаа. Тэгээд энэ өмнөх үдсэн зүйлүүд ингээ ерөнхийд нь одоо бас багцлаад нэг дүүнэж түүнийхэн талаар бас эргцүүлж ингээ бодож үзэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр номыг тэгж нөгөө яг ингээд номон дотроо нэг үрчлэн ингээд бүлэг зүйл рүүгээ ороод ирэхээр ерөнхий номынхаа агуулгыг бас тэрнийг мартчих гэдэг юм уу анзаарахгүй тал байгаад байдаг. Тийм учраас агуулгаа хараад яг агуулга дотор ерөнхий юу гэж байна. Тэгээд тэр дотор бүлгүүд нь ямар байна, ямар бүлэгт яг ямар хэсэг нь гарч ийнэ гэдэг харахын тулд энэ савжид гэж хэлдэг юм да. Төвдөр бол за монголоор бол одоо номын бүлэг хуваалцвар гэсэн үг. Бүлэг зүйлүүдийг хэлээд. За тэгээд энэ дээр бол ингээд бид нэр үндсэн 4 бүлгээ үзчих. Яг номын одоо үндсэн утга санаа агуулгыг үл үүсцэн гэсэн үг.
Тэгээ энэ ер нь итгэл гэдэг ном маань яг юуны тухай гарч ийн гэхээр энэ дотор бол маш их олон зүйлүүдийг багтааж өгч байгаа. Ерөөсөө бидний одоо хамгийн хүсэж байгаа туйлын зорилго юу юм бэ гэхээр л бүгдөө л нэг амар амгалан байх, зовлонгүй байх, нэг сайн сайхан байх юмсан л гэсэн бүгд л тийм хүсэл мөрөөдөлт. Бүгд тийм зорилготой. За бурхтын таалал ивэлж гэсэн ерөөсөө л тэр амьтныг яаж амар амгалан байлгах вэ? Яаж зовлонгүй байлгах вэ? Тэгээ амар амгаланд яаж хүрэх вэ гэдэг энэ таалал нь бол хамгийн туйлын таалал байдаг. Тэгэхээр хүн бүгд л одоо амар амгалан аз жаргалыг хүсэж байна. Би ч хүсэж байна, та бүхэн ч хүсэж байна. Бүх хүмүүс тэр битгийг л одоо хорхоо шавж хүртэл бүгдөө л нэг айтайхан байх. Тэгэд ингэж энэ амар амгалан байхад яах вэ гэхээр бид нар өөрсдөөс л шалтгаална л гэдгийг энэ номонд хэлж байгаа. Бид нар өөрсдөө тэр амар амгалан зүйлийг бид өөрсдөө хийж чадна. Зовлонтой байхыг бидний хийж байгаа үйлдэлээс л гараад байгаа. Тэрнээс одоо хэн нэгэн хийгээд бусдаас нөлөөлөд үзвэл бусдын хийсэн юмыг бид нар эдлээд байгаа юм биш. Бид нар өөрсдийнхөө хийсэн үйлийг л эдэлж байгаа. Тэгэхээр тэр амар амгаланд хэрхэн яаж өрөх вэ гэхээр бид нар өөрсдөө тэрнийг хийж чадах боломж бол биднэрт бүгд байна. За түүнийг нь хийх ёстой. Тэгээд ер нь хүн яг амар амгалантай байна гэхээр яг эцсийн дүндээ юу вэ гэм бэ гэхээр л хүн өөрөө боловсрох л байх. Боловсрох. Тэгээ хэрхэн яаж боловсрох арга замыг энэ дээр бүр заагаад өгч. 3 төрлөختөн гээд оюун ухааных нь ерөнхий ингээд бодол санааных нь одоо төвшнгөөр нь 3 ангилчиж байгаа. Гэхдээ тэр чинь их дунд баг төрлөختөнгөө 3 байгаа тийм ээ. Тэгээ 3 төрлөختөнгөө хүмүүсийг ингээ хуваагаад байгаа юм биш. Ангилчаад байгаа доо гол нь биш. Хамгийн гол нь юу вэ нөхөр? Бидний оюун ухааны ерөнхий төлөв байдал ийм бодол санааны хөгжлийн үйл явцыг л хэмжсэн хэмжөөрөд байна. Тэгээд хамгийн анхлаад одоо бүгдөө л нэг аз жаргалтай сайхан байна. Сайхан амьдрна гэсэн ийм хүсэл бодолтой хүмүүс. Яаж сайхан амьдрах вэ гэхээр тэр арга замыг зааж өгч. За тэгээд тэрний үзээ судлаад ирэхээр яг хүн чинь үнэхээр сайхан амьдрна гэхэд бас нэг тийм юутай. Бас л асуудалтай юм байна. Энэ орчлон хорвоо ертөнцийн юмыг таньж мэдрэх хэрэгтэй юм байна. Тэгээд тэр дундрлогтны одоо санаа бодол суугаад тэгснэ энэ одоо амьдрал ах хүн бол нэг шимтээ юм алга. Ерөөсөө хүн гэгэрэл чухал юм байна гэдэг нэг ийм бодлоор. За тэгээд тэрнийгээ үзэл судлаад ингээд ирэхээр гүнээр нь гэгээр би чинь гэгэрээд хамгийн эцэстээ юуны тулд яах гэж гэгэрэх гээд байгаа юм гэхээр хүн туслах гэж л гэгэрэх гэж байгаа. Тэгээд гэгэрэхийн тулд би өөрөө боловсрсан байх хэрэгтэй. Би өөрөө тэр дотор сэтгэлд байгаа муухай зан гаран шин тэр бүгдийг юу ч бүгдийг арилгах хэрэгтэй. Өөрөө төгс төгөлдөр хүн болох хэрэгтэй. Тэгээд уур уцаар одоо шунал үсэл бүх юм ингэж арилгаад эрдэм мэдлэгийг эзэмшээд ингээд нэг боловсроод овоо нэг өөрийгөө аваад явчих дайны болоод тэр битгийг л одоо хүнд ингээд туслах юм чадал сууж тэгээс үлдэм бол би ерөөсөө энэ олон амтнд туслая гэдэг ийм санаа сууж байгаа нь бол их төрлөختний мөрийн зэрэгмжийн одоо санаа бодол сууж байгаа. Тэгээ энэ бүгдэд нь ингээд тохирсон тийм сургаал номуудтай. Тэгээд энэ алхам зэрэг гэдэг чинь ер нь дараал гэсэн үг шүү. Яг ингээд страгаар бодмрийн зэрэг гэдэг чинь бол дистралаад яг ингээд баг, дунд, ахлах анги гэдэг шиг яг ийм одоо оюуных нь хэрэг хэмжээнд тохирсон ном сургаалыг үзээд тэгээ гэгэрэлрүүлэхтлээ. За ер нь ингэж л гэгэрэх ёстой гинэ. Гэтэл одоо бид нэр ингэж гэгэрчээж л хүн жинхэнэ аз жаргалыг олно л гэж хэлж байгаа. Тэрнээс бид нэр төр зүрийн аз жаргалыг бол яг одоо орон байр, машин тэрэг мөнгө төрөг гэдэг юм уу ийм юм. Тэр үл зүгээр л нэг зөвхөн төр зүй. Тэгсэн хэрнээ тэр нь эргээд хувирхаараа дандаа нэг сөрөг үрдүр дагавар гарах гэдэг тийм юутай. Одоо мөн чанартай гэж хэлдэг. Тэгэхээр өөрөө хүн төгс гэгэрчээж л тэр амар амгалан байна. За тэгээд төгс гэхээр яаж төгс гэгэрх юм бэ гэвэл энэ бурхан багшийн айлцсан сургаал номыг үзэх хэрэгтэй. Энэ дотор бүх юмнууд байж байгаа. Энэ орчлон хорвоо гэж юу юм, зовлон гэж юу юм, аз жаргал гэж юу юм бүгдийг ингээд нэг бүрчлээ үзсэн. Тэгээд энэ зөвхөн одоо материалын зүйл, оюун ухаан бүх юм ингээд ангилаад тэднийг дистралтай бүгдөө ингээд гаргасан ном сургаалууд одоо ганжуур гэж бүхэлдээ юм сургаал ном. Тэрний утга шимийг нь хураацсан зарлигийн 5 ботод байж. За эднэрийг л одоо үзэл судлаад яг тэр юмыг үнэн зөв ойлгосон оюун ухааныг л олж авах хэрэгтэй. Энэ бол бурхны шашны хамгийн одоо гол шимэн.
Тэгээд эцсийн дүндээ яах вэ гэхээр яг энэний шалгуур нь юугаар шалгагдах вэ гэвэл хүн өөрөө нэг хүн шиг л байхыг л хэлж өгч байгаа. Хүн өөрөө хүн шиг нэг зөв ёсор туунтай, хүнлэг, инэрэнгүй тийм л байх хэвээр. Тэгээд тэр өөрийгөө олох одоо зүйлийг бол энэ Бурхны шашны сургаал ном дотор гаргаж өгч байгаа. За ингэж үзүү судлах ёстой юм а гэж байна. Уг нь. Гэтэл бидний одоо энэ төрлөөс төрөл ингээ хураагдсан муу лайланчиг гэхээр бас зарим нь нэлээ хол бодоод байж магадгүй л дээ. Тэр чин бидний энэ санаа бодол өөрөө нэг тийм залхуу, хойрог юмд ингээд муу юм хийх гэхээр зүгээр сорцсгээл, ухсгээл тэрний чинь энэний чинь гэдэг. За нэг сайн өгүүдэл нэг мөргөл өгүүл нэг ном уншина гэхээр л хоошоо суугаал тэгэл залхуу нүрээл хэцүү юм гэ. Ингээд нэг ийм муу зан харин шин бидэнд байна гэнэ. Энэ юунаас улбаатай вэ гэхээр нүгэлд эндүү их байгааг нь л одоо нэг илэрлэгч байгаа. Тэгээ энэ нүгэл их байгаа учраас бидний тэр сайн ямыг үзүү судлах, ном сургаалыг үзүү судлах, хөгжий боловсрыг гэдэг тийм сэтгэл одоо хойшоо болоод тэгээд нөгөө сэтгэлүүд нь өрдөд төрөөд байдаг. Энэ бол нүгэл хилэнц их байгааг илэрлээ гэж. Тэгэхээр бид нар уулын тийм сайхан сургаал байгаад байдаг. Тэгтэл нүгэл их учраас тэрнийгээ үзэж судлахгүй. Буян байгуулахаар түүнийгээ үзье гэдэг санаа төрчих. Тэгэхээр эхний удаад энэ нүгэл хилэнцээг ариусгах буйныг хураах нэг ийм арга хэрэгтэй байна. Тэгээ энэ арганд нь бомш буюу одоо бомшин дөрвөн хөтөлбөр гээд байгаа. Итгэл, базар сад, мандал, багшийн үзэргээд энэ дөрвөн одоо ном сургаалыг. Энэ бол тэр хилэнцээг ариусгаж буйныг хураах арга нь. Тэгээд энэнийг хийгээд ирэхээр аандаа хүний одоо ном үзэг, дур хүсэл төрн, тэгээд нэг муу юмнаас зайлсхийдэг. Энэ бол нөгөө урд насанд хийсэн хилэнц нүгэл одоо хариуцах юм. Хариуцж байгааг шинж тэмдэг гинэ. За ийм энэ арга нь бол одоо энэ удирдгал дөрвөн хөтөлбөр юм аа. Тэрний эхнийх нь болохоор бол итгэл байх. Яагаад итгэлийг ихэн дээр номлож байна гэхээр эхлээд нэг юун төрөн бид нар нэг итгэл үнэмшилтэй байх. Нэг ингээд дотроо бодод залбирд надад нэг хин нэгэн одоо өмгөөлөл хамгаалал хэрэгтэй байна л. Оюухан явж. Тэгэхээр тэр нь хэн байна вэ? Энэ одоо бурхан даварлаад болох байх. Тийм болохоор л энэ одоо итгэл гэдэг номыг ихэн дээр номлож байгаа. Тэгээд бид нэр гэгэрхийн тулд яг өгөхээр эхлээд нэг биднэрт нэг сэтгэлийн төшөг тулгуур болох итгэл үнэмшил, оюун ухааны одоо нэг зөв голдрол болох ийм нэг зүгчиг шүтэн хэрэгтэй баг. Тэр нь бол энэ лам гурван гэрт гончгсон гэж хэлээд. Энэ гурав юм байна. За тэгээд одоо яагаад энд итгэх ёстой вэ гэдгийг тэр аврал одуулахын шалтгаан гэдэг хэрэг. Одоо бид нэр зүгээр л энэ ертөнцийн одоо байгаа одооны цаг үе дээрээ тулгуурлаад үзсэн чинь байгаль дэлхийн өөрчлөлт, ганцууд хурбороо цагтаа буухгүй байгаа. За тэгэл энэ янз бүрийн дэлхийд ярим өвчин, хуучин, зовлон шаналл одоо той томшгол байна л да. Тэгэхээр энэ зүйлүүдийг ингээ бодоод үзэхээр бид нэр зүгээр суухын арга байхгүй. Энэ бол бас тийм ер нь бол бидний сэтгэл түгшээсэн зүйл. Тэгэхээр энээс гарах арга зам байна уу гэхээр байна. Энээс гаргаж өгдөг тийм чадал, эрдэм чадал нь хэнд байна гэхээр чухагдээд урах байна гэж. Тийм болохоор одоо энэ чухагдээд урахт ингээд итгэл одуулах хэрэгтэй. Тэгээ бид нэг сайн сайхан байя гэхэд юуны түрүүнд тэрнээсээ гарах арга замыг илэрхийлэхийн тэннээс хэн гаргаж өгөх гэхээр гаргаж өгдөг. Одоо тэр хүн байна уу? Ямар нэгэн чадал чансаатай тэр шүтэн тэр юмд л ханддаг шүү дээ. Тэгвэл тэр одоо туйлын чимхүү шүтэн нь бол энэ нам гурван эрдэнэ байна. Бурхан ном хуурга. Ингээд одоо аврал одуулах шалтгаан нь болж өгч байгаа. За тэгээ хоёрдугаарт бол тэр бурхан шүтэн зөв таних байгаа тийм ээ. Авралын орноо зөв таних гэж байгаа шүү дээ. Хин хандах. Одоо хүнд нэг сэтгэлийн төшөг тулгуур бол яхахгүй шүтлэг байх л хэрэгтэй юм байна. Шүтлэг, дүшлэг гэдэг хоёр үг бол одоо байр сэлэг гэдэг үг гэдэг. Хин шинжиллийн эрдэмтэд бол тэгээд тайралд. Бие махбод бол одоо ингээд ядрахаараа ямар нэг юмыг тулах гэдэг. Энэ бол бие дээр яригдаж. Шүтэн гэдэг бол сэтгэл дээр яригддаг зүйл. Хүний сэтгэл жигсэн яг бие ингээд ядрахад нэг таяг хэрэгтэй гэдэг.
хүн сэтгэл санаагаар унаа сэтгэлийн одоо их тийм доройтолд ороод ирэхээр яагарахгүй сэтгэл нэг ингээд нэг юмн дээр тулах, шүтэх, нэг ингээд нэг тулдаг таяг шиг нэг ингээд тулж босч ирэх юм хэрэгтэй. Тэгээ тэр тулдаг юм маань ингээд туллаа гэхэд намайг надад дүшиг болно. Нөгөө талаараа тэрнийг тулахад миний оюун ухааныг нэг ингээд гэрэлгээгээ гаргаад зөв юм бодох зам мөрийг ингээд зааж өгöd байх. Тийм л юм хэрэгтэй. Тэр бол одоо энэ чухаг дээд гур байна гэж. За тэгээд авралын орноо шүтэх танин барих гэдэг дээр байж байгаа тийм ээ. Тэгээ учир шалтгаан гэдэг тэр номнуудаа эргээд үзэхэр байж байгаа. За дараагийн хүмүүс болохоор бол одоо тэр яг тэр шүтээд байгаа шүтэн чинь аврах юм уу? Ямар эрдэм чадaltaй юм? Ямар одоо ид шидтэй юм гэдгийг л бүгдийг гаргаж өгч байгаа. Тэгээ бурханд бол одоо лагшин дэрлэг таал үүсийн эрдэм гэж байна. Номонд бол тийм эрдэм байна. Хуурахт бол тийм эрдэм байна гэдэг бүгдийг нэгнгүү гаргаж өгсөн. Тэгээ энэ бүгдийг ингээд үзээд яг амьдрал дээр ингээд ойлгоход бол одоо энэ одоо яг үндэсний телевизээр гарч байгаа энэ бурхан багш гэдэг энэ кино. Энэнийг бас одоо сайхан үзээрэй. Тэгээд энэнийг үзэхээр яг энэ номын утгууд дээр гарч байгаа бүх юмнууд. Тэр орчлон хорвоо гэдэг чинь ямар тийм одоо зөрчил тэмцэлтэй байна вэ? Тийм ээ. Тэгэхэд тэнд одоо тэр гатумаа зөвхөн өөрийгөө олох. Яагаад хүмүүс хоорондоо ингээд тэмцэлдээд байдаг? Яагаад зөв явчих болдгоо юм? Зөв явахаар болохоор байсаар байтал тэрнийг заавал нэгнтэйгээ өссөн гэдэг үгүй бол алах, хядах ийм маягаар одоо явна гэдэг чинь ямар сони юм бэ? Ийм одоо зүйл заавал байх ёстой юу гэдэг. Тэрнийг л ирж хаагаад байгаа шүү. Тэгэхээр заавал тийм биш байхгүй юу? Тийм бишээ гэдгийг бол бурхан багш яг энэ амьдралаар ерөөсөө бурхан багш гэдэг чинь бол өөрөө бодит түүхэн. Тэгээд тэрнээс сэтгүүлсэн кино байгаа тийм ээ. Тэгээд яг өөрөө энэ номон дээр ч гэсэн гарч байгаа шүү. Яаж аврах юм бэ гэхэргүй би бол өөрийнхөө туусан амьдралыг л та бүгдэд хэлж өгсөн. Тэгэхээр энэ миний туусан амьдрал учраас бол энэ худал зүйл бол биш ээ. Тэгээ итгэх эсэх бол та нараас шалтгаална, биднээс шалтгаална. А итгээд энийг дагах юм бол хүн тэр аврагдана. Тэр гэгээрч болно гэдгийг бол энэ дээр. За тэр бүгдийг бол одоо энэ бурхны эрдэм гэдэг хэсэг байгаа тийм ээ. За энэ эрдэм дээр гарна. Тэгээд одоо бурхан багш гэгээрч ямар эрдэм чадaltaй байсан тэрний энэ канон дээр бүр тодорхой гарах байх та. За тэгээд дараагийнх нь бол яг одоо аврал одуулах итгэлийнхэн бяцлаглыг хийх рүү орчиж байгаа тийм ээ. Бид нэг нэг амар амгалан баях гэхээр нэг хийдэд очие ном уншуулъя. Одоо ном уншуулахдаа яах вэ? Одоо гэртeenч байна ном уншуулъя гэхэд нэг бэлтгэл ажил гэж байна. Гэр орноо цэвэрлэх, бурхан шит байна, сайхан арчид тоослох, зул үжаан барих, дахлаан тавих гэд. Эднэр чинь бүгдөө бэлтгэл байж. Тэгээ суудлаан хүртэл бэлтэж जैन тийм ээ. Суудал дээр ингээ айтайхан суугаа. Тэгээд нэг ингээ төвлөрөөд ингээ үнц садаа болохгүйгээр ингээ төвлөрөөд чинхүү одоо тэр итгэл үнэмшлийнхэн оюун ухааныхаа орон зайд ингээ сэтгэлээ тогтоож өөртөө эзэн болох. Жинхэнэ өөрийгөө олоход одоо тэр бяцлаглалын зөвлөд чинь тэн дээр байж байгаа. За тэгээ бяцлаглал хийх бол одоо бодит бяцлаглал байж байгаа. Сүүлд нь бодит бяцлаглал гэхээр бол одоо чуулганы орно өрн залж байгаа шүү дээ. Тийм ээ. Чуулганы хооронд ингээ өмнөө сайхан үсгээд тэгээд тэрнийгаа бүр яг ингээд одоо дистрал эднэрийг нь бол хилээд өгсөн байж байгаа. За тэднийг сайхан үсгээд тэгээд оюун ухаандаа ингээд нэг чуулганы орно өмнөө өрн залчлаа. Тэгээ тэрнээсээ нэг ингээд аврал, итгэл аврал. Сүм хийдэд очиод нэг ном уншуулахад одоо юу бодох уу? Яаж сүсгэл залбирах уу гэдэг ерөнхий нэг юм төсөөлтөй болчихж байгаа. Сүм хийдэж бай, хээр гадаач бай, хон дээр явж байгаа ч гэсэн л энийг бодоод ингээд аврал бодвол болно шүү дээ. Бүр одоо хээр бол одоо бүр сайхан байх. Сайхан цэлийсэн талд. Энэ авралын орно өмнө ингээд сайхан заларч байна гэж бодоод. Тэгээд итгэлийн чийжилчгээд хурангуугаар нь ч байна уу тэрнийг ингээ сайхан уншаад. Тэгээ ингэж бодож бяцлах юм. Тэгээ өөрийнхөө биеийг ариусгах. Одоо биеийн цэвэрлэх тийм ээ. Биеийн сэтгэлээ цэвэрлэж ариусгах. Бурхны авралын тэр айдас чанарыг өөртөө шингээд тогтоо. Тэр бодол бяцлаглал чинь бүгдийн дотор одоо ингээ тодорхой гарчиж. Тэгээ ер нь бол бурхны шашин гэж юу вэ гэдгийг одоо энэ дээр тайлбарлсан тийм ээ. Бурхан гэдэг үг бол буддаа гэсэн үгнээс гаралтай. За үгийнх нь үндэс язгуураар нь ингээ хөөгд бүгдийн тайлбарлсан байна.
Тэгээ тэрнээсээ бүсдэд дэлгэрүүлж хараарай. За тэгээ сүүлд нь ингээ сайхан нэг одоо итгэлээ өмнө чуулганыхаа орныг үүсгэчлээ, итгэлээ уншлаа. Нөгөө аршаан бууж арай усах бяцлаглаа хийлээ. За ингээ бяцлаглаа хийгээд ингээд нэг сайхан бурхандаа авралаа одуулчихад за сүүлд нь чуулганы орноо хурааж байгаа шүү дээ. Түрүүчийн хичээл дээр үздсэн тийм ээ. Энэ хэддүгээр утсан дээр байна. За 47 дугаар хуудсан дээр сүүлд нь хэрхэн үлд. Чуулганы орноо хурааж. Өмнө нь ингээд байгаа чуулганы орноос одоо бурхан багшаас голлоод шар өнгийн гэрэл цацаад 10 зүг цацраа тэгээ тэр бүх бурхтуудыг ингээд гадагснаас тутгшоо хайлж явсаар байгаа. Биеиндээ шингэж явсаар байгаа бурхан багшад шингэнэ. Бурхан багшийн заларж байгаа сентин ч гэсэн бурхан багш шингэнэ. Тэгээ бурхан багшаар өнгийн гэрэлийн байдалтай болоод ингээд өөрч шингэснээр миний бие хэл ариуслаа. Бие хэл сэтгэл ариуслаа. Бурханы лагшин зарлиг таалалтаа ялгал өгөө боллоо. Тэгээ бурханы тэр гин бүгдийг барж, эрдэм бүгдийг төхөөсөжсөн тэр бурханы одоо мөн чанартай би боллоо. Ингэж бодоор. Тэгээ яг ингэ бодоод яг ингэ бяцлаглаа хийгээд ингэж бодож одоо онш. Өөр ирэхгүй л нэг өөр болоод байдаг. Би нэрээ яг л өөр болчиход байдаг байхгүй. Усан дороод гараад ирсэн юм шиг. Хүн усан дорж ирэхээр агаж ирэхээр нэг сайхан болдог шүү дээ. Би ингэ сэргээд. Тэгвэл энэ бяцлаглыг хийснээр сэтгэл жирүүсээ шал өөр болчдөг. Ингээ цаанаа нэг тийм итгэл өнөмшөлтэй болоо дотроо ингээд нэг юм нэг хоосон горон зэ жингүүдэд байгаа юм шиг байсан сэтгэл нэг ингээд нэг сайхан нэг юмараа ингээд чигжээд юмд нэг сайхан ингээд тэгшин байрлуулсан юм шиг нэг ингээд тухтай. Тэгээд юмд одоо ингээд бүр санаа зовх юм багасцсан цаанаа нэг сэтгэл хангалуун уйг тийм байдаг. Тэгээ ингэж бодох. Тэгээ сүүлд нь тэрнийг одоо хамаг амьтны тусын тул зориулъя гэдэг ингээд бодох. За довчхон хэлбэл та бүгд өөрсдөө энэ бяцлаглыг яг хийвэл энэ номын дагуу ингэж хийнэ. Бяцлаглыг хийж амжидгүй чадахгүй байлаа гэхэд нэг хийдэд очиод ном уншуулад нэг аврал одоо айц сандарч байгаа үедээ ч гэсэн нэг бурханд аврал одуулъя гэхэд энийг ингээд бодож болох. Яг энэ дараа өмнө ингээ сайхан бурхан багштай гэрлийн байдалтай залгалаа. Тэрнээс гэрэл цэцраад над руу бол одоо бүх хамтнлуу шингээд тэр хэлэнс нүглэгээр усглаа. Өвчин зовлонгээр усглаа. Айц хүүцээр усглаа. Тэгээ бурханы айц чанлуу ингээл өөрлөө сайхан шингэж байна. Гэрэл одоо ингээ бороо орж байгаа юм шиг л одоо бүх үед ингээ шингэж. Ямар сайхан юм бэ? Бурханы аврал ивэл багт. Мөн сайхан байна. Надад айхаа явахгүй боллоо. Ингэж бодоод тэгээд сүүлд нь одоо бурхнаа ингээд өөрийнхөө бие рүү хураачих бол. Тэгэл энэ өөр одоо аврал итгэл болж байгаа юм да аврал. За ийм маягаар л ингээд одоо хийхийн тэгээд энэ дээр үл нөгөө энэ бүгдийг дадуулж яг өөрийн болгож хөвшүүлэх гээд байгаа арга нь л бяцлал байхгүй. Тийм учраас бум бяцлах гээд байгаа шүү дээ. Дор хаяад нэг бум бяцлах. За өгүүдээ бүр байлаа гэхэд нэг өдөр шөнийн 6 цагт 3 уншаарай гэж хэлдэг. Тэгэхээр яг өглөөдөө 3 уншаад оройдоо 3 уншчвал тэгээд өдөр шинэ 6 цагт аврал болно гэж хэлдэг. За ингээд төгсгөл рүү нөрөё да. За 48 дугаар хуудас. За төгсгөлд нь хэрхэн үйлдэх ёсог нэ. За бяцлаглалын завсарлагад ч багш 3 эрдний эрдмийг дурдах аврал одуулхан суртахаалыг заасан эрхэм зэрлгүүдийг үзэх. За мэдрэхүүгээ хянах. За зөв хооллох, унтлуугүй бяцлаглалд хичээх, унтахуйд хэрхэн унтах, угаал зэргийг их баг бодмрын зэрэг тэргүүт нь тулгуурлан мэдэж авах шаардлагатай гэж хэлж. За энэ бяцлаглалын завсарлага гэдэг маань одоо яг ингэ бяцлаглаа хийхдээ бид нар чинь тодорхой цаг хугацаанд бяцлагдаг. Өдөрт бол одоо яг ингэ бяцлагал суух юм бол 4 тунгаар ч юм уу 1 тунгаар ч юм уу бяцлагна. Тэгэхээр бяцлагахдаа яг тэр бяцлагал хийж байгаа үеийг бол тун барих гэж хэлдэг. Бяцлаглаа тэр дуусгаад завсарлаж байгаа үе нь бол тунгийн завсар гэж хэлдэг. Тэгэхээр бяцлаглалын одоо завсар. За тэгээд ингээ бяцлал хийд дууссан энэ үедээ ч гэсэн юу хийх вэ гэхээр багш болон 3 эрдний эрдмийг дурдах хэрэгтэй. За тийм ном уншиж судалнаа л гэсэн.
За тэгээ аврал одуулахын суртахаалыг заасан зарилгуудыг үзнэ гэж. Эрхэм зарилгууд. Энэ аврал одуулахын суртахаал гэж байгаа юм хойно гарандаа. Тэгэхээр тэр суртахаалыг дагаж мөрдөх ёстой. Мөрддөг дүрм журам. За тэгээд мэдрэх хүүгэн хянах гэж хэлж байгаа. Нөгөө одоо үзэг харах сонсох тэргүүтэй 5 мэдрэх хүүг ингээд тодорхой хэмжээнд хязгаарлаж явах хэрэгтэй байна. Гой дуу сонсох, өвөл одоо сайхан юм харах барихыг шууд хязгаарлана гэж байгаа. Яг энэ бяцлаглалын үед бол. Ягаад тэгэхээр сэтгэл алгасарчих гэдэг учраас одоо энэний бол бүр хянаад тодорхой хэмжээнд одоо хязгаар тогтооно. За тэгээд зөв хооллох хэрэгтэй. Хооллоход бол яг нөгөө хооллох цаг хугацаанаас илүүтэй яг хооллох үеийн бодол байдаг. За би чинь энэ хоолыг одоо өстой цадтлаа идэх гэх биш. Зөв сэтгэлийн үүднээс хооллох хэрэгтэй. Тэгээ хооллохдоо бол одоо энэ зөвхөн бие оршихын тухай, таргалахын тухайд биш, цадгирахын тухайд биш, одоо аагархаж омгорхохын тухайд биш. Зөвхөн энэ бие оршуулахын тухайд хоолой дээрээ зооглоорой гэж байдаг. За тэгээ бяцлагал дээр бол хооллох цаг маг нь бол бас үд дунд байвал их зүгээрээд нэргээд. За нарийн яг бяцлагал ямар дэгээр явагдсан тэр дагуу ингээд хооллдог. За энэ бодмөрийн зэрэг дээр байгаа. За ер нь бол хооллох гэдэг маань зөв сэтгэлийн үүднээс идэж байгаа идээ зоогон одоо им гэж бодоод л хүртхийг л хэлж байгаа. Сайхан мухай гэж голж шилэх биш. Их баг гэж голж шилэх. Энэ одоо миний биеийг тэтгэх им шүү гэж бодоод. Тэгж бодож идэх юм эдээ ундагаан зооглох. За тэгээ унтлуугүй бяцлагалд хичээх гэж. Бяцлагал хийж яаг айл унтаад айж болохгүй гэж. Тэгээд тунгийн завсраг өнгөд бяцлаглаа тайлчлаа. За бяцлаглынхаа завсраг хөөж чин хөжөөл атахыг л хажуу тийш өгөрөд унчиж байна. Унтаж болдгоо гэдэг. За багшийн үзэр дээр бол бүр өдөр битгий унтаараа гэж байдгийг. За шүн унтлаа гэхэд шүн унтаж амраа. Шүн унтлаа гэхэд одоо яг унтах хаасаа өмнө юу бодох уу? Тэгээд унтаж басоод одоо юу бодох вэ гэднэргээд энэ дээр нарийн заасан байдаг. Юун дээр багшийн үзрийн бяцлагал дээр гарна. За бодмөрийн зэрэг дээр бол бүр тодорхой байгаа да. За тэгээд босоод угаалаа. Одоо нүүр гараа аваа шүү дээ. Нүүр гараа авахтаа хүртэл уншдаг тарин байна. Тэгээд одоо тэр өдөртөө ямар нэг муу юм халдахгүй байх үүднээс үл тэр уншлага тариныг уншаад угаах ёсгээд багшийн үзрийн бяцлагал дээр энэ тодорхой гардаг юм аа. За энэ бүгдийг үл их баг бодмөрийн зэрэг тэргүүтэн гэхээр тэр бусад номнуудад гэсэн үг. Тулгуурлан мэдэж аваарай гэ. За өмнө бяцлагал бүтээл хийж байгаа бол за яг одоо ингээд бяцлагалд суудсан бол цамтаан тэнгэрт гэж байгаа. Цамтай 50 гэсэн шүү дээ. Одоо бяцлаглынхаа үүдэн дээр нэг юм тэмдэг бяцлагал хийж байна гэсэн нэг юм тэмдэг. Тэр тэнгэртээ дахил балин өргөн. Дахил өргөн, балин өргөж, зарлага сойрхлыг үлдэх. Нөгөө бяцлаглын чинь уншлага номыг бол чогоо гэж байгаа. Чогоон дотор чинь байж идэв. Тэгэхээр тэр чогоон дотроос ингээд за тунгийнхаа завсар бол одоо тэр цамтаан тэнгэртэй бол ингээд ном уншлага үлдээд байх нь шүү дээ. За номыг дэтгэгч болон газрын эзэд тэргүүтэн дачиллын дахил балин сан сэржмийг аль болох дэлгэрэнгүй өргөж бяцлаглын гадна дотны ёс тэргүүт нь ерөнхий зүйлүүдийг үе үстэн тохируулж үлдэж болно гэж хэлдэг. За тэгээ бяцлагал хийж байхдаа энэ бяцлагал саадгүй байхын тухайд номыг тэтгэх усан нуугуудад бас одоо залбирч перензэл эднэр уншиж явах хэвээр. Тэгээд зөвхөн тэр битгий хэлний газрын эзэдэд хүртэл одоо балин өргөж явах хэрэгтэй. Тэгээд тэднийг баясгаж явах хэвээр байдаг. За тэгээд энэ балин дахлыг өргөх, сан тавих, сэржим өргөх энэ бүгдийг одоо ямар л байдлаар ингээд зохистой үйлцэх нь тэрийн бүгдийг үйлдээрээ гэж хэлж. За би бяцлаглын гадна дотны ёс гэдэг маань гаднах ёс гэдэг маань үлддэг зан үйлүүдийг голцоо хэлж байна. Тэгээд биеэрээ сахих ёстой юм. Дотнох ёс гэдэг маань бол одоо бяцлаглын бодод залбирах ёс. Тэр ихэвчлэн сэтгэл оюунд тэр бүгдийг бол одоо ингээ үе зүстэн тохируулаад мэдэж авч үлдээрээ гэмдээ. Тэгээд ер нь бол бяцлаглын дээр чогооны судраг гэж байдаг юм аа. Бяцлагал одоо үлдэх ингээ судраг гэж. Тэр дотор чи ингээ бүх юмыг ихнээс нь авахулаа бүгдийн заагаад өгч. За одоо энэ дээр хэлж өгөх гэж юм да. За чингээ дээр номлосон дис дарааллыг гарын авлага болгоход хэлбэршүүлэн амны уншлагад эмгтгэе. За яг ингээ амны уншлага болгох чинь. Одоо дээр бол утгын бүгдийг тайлбарлалцсан. Одоо яг уншихад яаж унших вэ? За төв дээр бол арингийн дүнжи тадраа хаян суу гэдэг дээ. За тэрнийг энэ дээр одоо орчуулсан байна.
За хамгийн эхлээл яаж унших нь вэ гэхээр өөрийн өмнөг огторгон агаар мандал 8000 их арслангаар сайтруулсан өөжин мөрөн эрднийн дээшрэнэ элдэвлийн хаа наран сарны хот мандал. За ингээд ийм одоо ширээн дээр өөрийн өмнөх огторгоо гэдэг маань энэ эхэлж. За мөнхөө гурав төгөлдөр ачид язгуурын багш ялгуугсан бурхан багшин нүрээр залрамуу. Таны лагшин шижир алт мэд шаргалтан үзүүрэн далдраад тэргүүний өснөр төгөлдөр. За яг энэ уншлагыг уншихад энэ чуулганы орныг бодож байна. Энэ чуулганы орныг үүсгэж бясалгах уншлага чинь саяных баг. Харин ингээд өөрийн өмнө огторгон агаар мандал гэхтэл энэ бүгдийг тэгээд дистраллаа ингээд заагаад өгсөн шүү дээ. Яг тэр дистраллаа ингээд бодож бясалгана гэж. За тэгээд таны лагшин шижир алт мэт шаргалтан үзүүрэн далдраа тэргүүний өснө. Үзүүрэн далдраад гэдэг маань бурхан багшийн энэ тэргүүний өснө нь бол ингээд дотгошоогоо иргэцсэн байдаг гэж. За баясан мөшөөхнийг нүүр хоёр мотортаа баруун мотроо газар дарсан зүүнээ тэгш агуулсан гэж. Ингээ газар дарсан нь бол яагаад бурхан багшийн баруун мотроо ингээ газар дарсан бэ? Та нараа айх хэрэггүй гэсэн үг гэж. Юунаас айх вэ гэхээр үйл нисванасыг дарж чадах одоо ном сургаалыг үзэл судалнаар бол хүн ерөөсөө эзээч айх зүйлгүй болно гэж. Тэгэхээр тэрнийг бол бурхан багш одоо бүрэн гаргаж өгсөн. Тэгээд тэр одоо үйл нисванасыг дарахыг одоо бэлэгдсэн ийм утга санааг бол гаргаж байгаа. Нөгөө талаараа бол айх хэрэггүй гэдгийг. За тэгээд зүүнээ тэгш агуулсан. Энэ дээрээ ингээд юуцсан байдаг. Тэгээд энэ дээр нь бадраа яах байдаг. Бадрайг нь одоо аршаанаар дүүрсэн. Тэгээд тэр аршаанаар дүүрсэн нь бол одоо номын аршаанаар одоо ундаалах. Тэгээ нөгөө талаараа ч гэсэн одоо хизээч өлсөж ундаасахгүй гэдэг ийм утга санаа байгаа. Яагаад тэгэхээр тэр бурхан багшийг одоо яг бясалгал эднэр дэм бясалгал хийж яхад тэр ийм будаатай бадраа нэгэн өвлгөө хийсэн бурхан багшид өргөсөн юм байл. Тэгээ тэрний бэлэгдэл. Нөгөө талаараа бол номд хэсэг бэлэгдэж байгаа юм. За тэгээд Гачингийн номон дотор тэгж бас гарч ирсэн шүү. За баясан мөшөөхний за тий Адиста даршанаар дөөсөн үсгэлэнд бадар барьсан алтан гөнгөд лагшнан алшаар номын гоц асаасан лагаа намжирэн хэлж. За тунгалаг гэгийн гэрлийн мөн чанар 32 лагшин 88 гашмаа лагшнаас цацарсан гэрлийн жавлагны төвд хоёр үлмигэн очир завлаар саатмуу түүний гадуур бодтой ба дамжлагын багш ядхан бурхан зүгтээ төвөн зацрамуу гэд. За энийг ингээд уулна 3 удаа шүү дээ. 3 удаа уншихдаа чуулганы орноо үсгэж. За эдгээр нь бинса сонсгоо дамжилгаас гарсныг шүлэглэн эмэгтгсэн тул адистэд ихтэй. Энэ бинсава гэж одоо бинса ёсны дамжлага гэж байна. Тэгээ энэ бинса ёсны дамжлагаар гарсан учраас бол энэ маш их адис чанартай гинэ. Заавар л дуулгын хоёр шалтгаанаа тодорхой бодоод нөгөө айх итгэх 3 муу заяаны зовлонгоо сайх. Тэгээ түүнээс аврах чадал өмнө байгаа чуулганы оронд бүрэн бий гэдэгт итгээд жогжөөдөөсөмжгээд одоо төв дээр уншвал тийм ээ жогжөөдөөсөмжгээд за монголоор унших юм бол 10 зүгийн 3 цагийн хамаг түнчлэн гэрсэн гэд итгэлээ яг дэлгэрэнгүйгээр нь уншина. За энэ дээр бол хураачж байна. 10 зүгийн 3 цагийн бурхад химээхээс гэд энд хураацсан байгаа. Тэгэхээр энийг дэлгэрүүлж Бадар садын бяцлагал дээр бол бяцлаглын хөтөлбөр дээр бол энэ итгэлээд нэрийг яг дэлгэрэнгүйгээр нь бүгдийг гаргасан байгаа. Тэндээс бас үзэж болно. Мандлынх дээр багшийн үзрийн бяцлагал дээр бас байж байгаа да. За ховрог дөр идэх мөг хэмээхийг хүртэл авралууд уулахын 4 аймгийн бум тэргүүтэн аль болох холон уншиж бяцлагна гэж. Бум гэдэг бол 100 мянга. Монгол одоо 100 мянга гэсэн. Тэгэхээр энэнийг яг одоо ингээд итгэлийн одоо бяцлал хийгээд бүр ням хийж байгаа хүн бол яг бум унших хэрэгтэй байна. За чингэхдээ тоогоон түргэн гүйцэх хүслээр хазгаа хэлгээ хурдан унших бас бодлоо тодорхой ярь уншаарай гэж хэлж. За одоо бум гिचгээр л өнөөдөр чинь тэд унших хэрэгтэй гэлээ. Шажигнуулж өгөхгүй нь байна шүү дээ. Шажигнуулж өгөх. Багш нар гэдэг юм уу, бурхан нар гэдэг юм уу ч гэдэг юм уу ийм маягаар одоо маш их хурдан биш. Ер нь бол номыг одоо зөв унших ийм 8 зүйлийг хэлж өгсөн байдаг. Тэгэхээр түргэн удааны тохируулаа хамгийн гол нь одоо өмнөө сайхан гэж бодож байгаа тэр чуулганы орноо тодорхой бодоод тэндээс аршаан буух одоо бяцлал эднэр тодорхой бодож тэгээд бүр ийм сүжиг бишрэлийн үүднээс одоо уншиж бяцлагнаа гэж хэлж. За дахин багш нар итгэмүү хэмээхээс мэлмилэгөө төгөлдөр нугуудад итгэмүү хэмээхийг хүртэл айл болох олон уншаарай гэж. За яг тоогоо хаана унших вэ? Хаана авах вэ гэхээр
ламаалаа живсуучинго гэдгээс болгондон бо жожин бэсрмаа шээж жандандан банамдаа живсуучинго гэдэг хүртэл яг энэ хэсгээр бол одоо тоогоо авах. За зарим багш нар бол тэгж айлддаг. Бурхан ном ховрогын чуулгана гэдэг. Одоо санд чойдонгоор бол бас тоолж болдго юм а. Тэгэх юм бол тэргээр тоолох юм бол итгэл аврал одуулхан болчдөг, бодис сэтгэлийн үүсэх юм ч одоо болчдөг юм а гэд тэгжсэн. Тэгээд нөгөө тухайн одоо бяцлал хөтлөж байгаа багш ямар тааллаар явах нь тэрний дагуугаар л тоолж бяцлаганда. За бурхан ном ховрогын чуулганд хэмээхээс мандала хам нария даями хэмээхийг хүртэл нийтэд дэлгэрсэн мэт уншаарай. Угаасаа ингээд итгэлийн уншлахын дэлгэрэнгүй байж байгаа. Яг тэр дагуугаар ингээд уншаарай гэж хэлж байна. Тэгээ энэ ч бол бодис сэтгэлийг үүсгэх цаглашгүй дөрвийг бяцлах гэдэг өмнө одоо бүгд дэлгэрэнгүй гарсан да. За багш болон 3 эрдэнд би мөргөөд итгэмүү. Багш буйны саданд үл бишрэг тэргүүтэн чанга бур оюунээс жүүр бүхнийг хорхоод адислан сойрхоо. Буйны саданд сүжиг бишрэл тэргүүтэн туйлын зөв ухаанаас эжин бүхний хялбар төрөхөд адислан сойрох. Гадна дотны харьцлах сутган сэтгэр бүхний дэвтэд амирал хулахад адислан сойрох хэмээхийг хатуу инлээр 3 буюу 7 та дахин сойрхол тайлбар. Энэ сойрхол тайлбар гэсэн. Итгэл уншид дууслаа. Итгэлийн дараагаар би одоо багштай итгэе. Багш болон 3 эрдэндээ итгэе. Хэрв би багшд одоо сүжиглээгүй тэр буруу бодлууд байсан бол тэр бүгдийг юу ч хорж өгөөч. Багштаа сүжгийг одоо төрүүлж өгөөч. Тэгээ гадна дотны барцал саад бүгдийг амирлуулж өгөөч гэж ингэж юм одоо сойрхол тайлбарч гуйх. За тэгээд эрдэм бүхний суур болсон ачид богддог хэмээхээс очир дарын гутхыг төргнө олох болтугай хэмээхийг хүртэл алгуур уншин аршаан бууж ариусгах бяцлаглыг мөрийн хөтөлбөр тэргүүтнээс номлосон дагуу үйлдвэрлэхэд буйны хотол чуулган хураана гэж. За энэ дээр бол Ямдан ширжирмаа гэдэг ном байна. Бодмирын зэргийн хураанг. Эннийг ингээ уншаад бүр одоо ургуулan бяцлагдаг. Тэгээ энэнийг сүүлд нь ингэж уншаарай гэж хэлж байгаа. За тэгээд Ямдан ширжирмаагаа уншиж байгаа. За ингэх юм бол буян их хураана гэнэ. Маш их хураан шүү гэж. За Буддагийн лагш нь одоо чуулганы орно хураах гэж. За Будда гэдэг оронд бурхан багш гэсэн чуулган юм а. Бурхан багшийн лагшнаас гэрэл зацраснаа чуулганы оронд цахаасаа гэрэл тайлаад эрхэн бурхан багшийн лагш нь шингэё. Ачид багш гэдэг маань яагаад ачид багш бурхан багш гэрлийн байдлаар гэхээр нөгөө өөрийн язгуурын багш бурхан багшийн гадаа дөрөв байдал нь бол бурхан багш дотоод мөн чанар нь бол язгуурын одоо багш байна гэсэн шүү дээ. Тийм учраас энэ дээр ачид багш гэж тусад нь ингэж гаргаж өгч байгаа нэ. Дотоод мөн чанар ялгалгүй гэсэн утга санаа. За ачид багш бурхан багш гэрлийн байдлаар алгуур өөрч ингээд намайг адистэлээ. Адистэлнэ гэдэг үг маань өөрчлөн гэсэн үг шүү дээ. Бурхны лагшин зарлиг таалан эрдэм үүстэй болгож өөрчилж өгөөч л гэсэн үг. Тэгээ адистэл шингэлээ гэхээр тийм одоо мөн чанартай болж би өөрчлөгдөж байна гэсэн. За хэмээн чухалчлаа зориулга өрөөлөөр дэлгэрэнгүй тайлбарж аль зохисоор бяцлагнаа гэж. За ингээд одоо дэлгэрэнгүй өрөөлө гэдэг маань Ерөөлийн хааныг уншаарай гэсэн шүү дээ. За Ерөөлийн хааныг уншдаг юм аа гэхэд одоо товчхон ямар ч байсан нэг Ерөөлийг уншаад ингээд зориулж байгаарай гэсэн. За ингээд ерөнхийдөө энэ бяцлал хэрхэн яаж бяцлал хийх бүгд энэ дээр гараад ингээд болж байна. Одоо дараагийнх за тэр төдийгээр аврал одуулах тэр мэд аврал одуулах төдийгээр болохгүй. Суртахаалыг нь мэдэж яваад түүнийг сахиж мөрдөгчөхөд шамдах хэрэгтэй. За одоо энэ аврал одуулахын суртахаал гэж байдаг. Тэрний тухай энэ дээр гарах. Энийг дараагийн хичээл дээр үзье да. За тэгээд үлдсэн буйна хамаг амтны тусын тулд зориулъя. Дагижин савгийг яваад дандандаа гонлаган дандан жавдан носон. Дамбинин буйрэнд салжи шоу. За сайхан амраарай.